Самцано Daydream Awakening Tarot бичлэгэндээ тавтамарл энэ удаагийнхаа бичлэгээр би сонголттой үзрийн 3 сонголттой уншлага хий гэж бодлоо. Тэгээд ерөнхий манай уншлагын тем нь болохоор сүүлийн хугацаанд энэ бичлэгийг үзэж байгаа энэ цаг хугацаанд ер нь ойрт баг зэрэг юм готралтай, уналттай, за би сэтгэл зүй, оюун ухаантай энергийн ерөнхий нэг юм уналттай байсан хүмүүстэй илүү зориулж уншлага хийж байна. За тэгэхээр энэ 3 үзрөөсөө өөрөө сайн гүнзгий амьсгаа авч агаад төвлөрч агаад хамгийн татагдсан үзрөө сонгож аваад тухайн үзрийнхөө уншлагыг сонгож сонсноо. Замано эхний үзрийг сонгосон хүмүүсийн маань уншлага бэлэн боллоо. Эхний үзрийг сонгосон хүмүүс маань ямар тач ямар нэгэн зүйлд хаалгаа хааж өгöd шинээр шинэ амьдралаар магадгүй шинэ дүрээр за шинэ амьдралын хийг маягаар ч юм уу эсвэл шинэ итгэл үнэмшилтэйгээр шинэ оюун санаагаар ямар нэгэн зүйлийг эхлүүлэх нэгэн шинэ хаалгыг шинэ айхтаа олж шинээр амьдралыг амьдрахаар шийдсэн хүмүүс болтой. Хэрвээ яг энэ одоо тайлбар танд таарч байвал энэ хүзрийн уншлага ерөнхийдөө танд зориулагдсан гэж ойлгож байна. За хэвтүүлээ уншлагаа эхлүүлцгээе. Санийх бол яг ерөнхий энергийнх нь тайлбар байсан. За хэвтүүлэнд нь ямар хэрэгтэй мессежүүд, ямар хэрэгтэй ухаарлууд байна вэ гэдэг талаар ярилцъя л да. Ямар ч тач хэдүүлээ шинэ эхлэлтэй байгаа юм байна. Энэ бол бүр маш сайн тохио. Энэ маш удаан хүлээгдэж байсан эхлэл шиг санагдаж байна. Эхлэх гээд ерөнхийдөө аль дээрээс хүсэж байсан ч гэсэн яг одоо л эхлүүлж байгаа. Одоо л эхлүүлэх зориг гэх юм уу, өөртөө итгэл эсвэл одоо өмнөх юмнасаа бүр яг хоолойн тултал залхаад ерөнхийдөө арай шинэ амьдралаар амьдарч эхлэе гэдэг шийдвэрийг гаргасан харагдаж байна. За эхний 3 tarot хүзэр маань болохоор хамгийн голын хүзэр маань ерөнхийдөө миний анхаарлыг хамгийн их татсан юм байна. Таны амьдралд сонголтууд болон дараачийн одоо авах алхмууд, шийдвэрүүд ар араасаа энэ шинэ хаалгыг нээснээс хойш маш хурдтайгаар дараачийн одоо хиймээр байгаа зүйлс таны одоо амьдралд нэгдсэн байна. Яг үнэндээ энэ хаалга таныг одоо маш удаан хугацаанд хүлээж исэн болохоор тэр хаалганы цаана байгаа амьдралаас ертөнцөөс өгөх одоо шинэ даалгавар, шинэ сорилт, шинэ туршлага, шинэ хүмүүс, шинэ харилцаа, шинэ мэдрэмж гэх мэт, шинэ сургамж гэх мэт энэ бүх одоо амьдралаас бид нар мэдэрдэг туршлагууд маань ерөнхийдөө таныг ингээд хүлээж байгаа харагдаж байна. Тэгэхээр ямар ч тач ихний ээлжинд энэ шинэ эхлэлийг эхлүүлсэн танд баяр хүргэе. Та зөв юм хийсэн, хэдийгээр хийхэд маш их одоо цаг хугацаа, энергтэй өөртөө итгэх итгэл гэх мэт зүйлс шаардагдаж та энэ зүйлийг хийх гэж маш удсан ч гэлээ хизээч бид нэр амьдралдаа өөрчлөлт гаргах шинэ зүйлсийг одоо шинэ хаалгыг нээх оройтойгоо байдаг. Хэрвээ та арай хийж амжаагүй хийх гээд бас бодож байгаа цаг мөчтэй юм шиг үзэж ивэл ерөнхийдөө зоригтойгоор урагшаага алхаад тэр хаалгыг нээгээрэй гэж бас зөвлөмөр байна. Тэгэх юм бол тэр хаалгын цаана ингээд таныг дээшээ өөд мацах маш олон юм шат гэхүү дамжлага ийм тусламжууд танд бас ертөнцөөс айгүй их одоо ирж байна. Ягаад гэвэл энэ таны шийдвэрийг ерөнхийдөө маш их одоо дэмжиж байгаа. Энэ шийдвэрийн чинь ард таны ертөнц, таны өвөг дээдс, таны сахиусан тэнгэрүүд ерөнхийдөө дэмжиж алга ташаад за урагшаа ингээд үргэлжлүүлээд яваараа дараачихаа алхмуудаа хийгээрээ дараачийн шийдвэрээ гаргаж бүр илүү өөртөө итгэлтэй болоод бүр илүү хуучин юмнасаа салаад бүр илүү шинэ амьдрал руу одоо
алхамаар ингэж ороороо гэсэн ерөнхийдөө маш их юм дуудлага мэдрэгдэж байна л да. Тэгээд энэ болохоор яг нэг юмыг залруулж хэлэхэд одоо бүх юм маш амархан байна гэсэн утга бол ерөөсөө би бол хэлээгүй шүү те. Одоо ингээл хамаг юм нь бүтээл тэгэл одоо яадаг чи ямар ч юм хүндрэл байхгүй гэсэн утга бол ерөөсөө биш. Хүндрэл байхгүй байна гэдэг нь ерөнхийдөө өөрөө асуудал. Тэгэхээр хүндрэл ерөнхийдөө гарч ирэх нь тодорхой шүү. Тэгтээ та тэр хүндрэлийг давж чаднаа тий. Ерөнхийдөө та тэр таны одоо амьдралд цаашд таны хүлээж байгаа шинэ даалгаврууд, шинэ сорилууд таныг бүр л илүү одоо хүчтэй болгох, бүр л илүү ухаалаг болгох, бүр л илүү сэрсэн тий өндөр энергитэй болгох угаасаа одоо зорилттой даалгаврууд учраас та энэ даалгавруудыг нүүр тулаад санаа зовхгүй хийх хэрэгтэй. Энэ бол угаасаа яг бид нар амьдрж байгаагийн яг нэг хэлбэр, амар чухал хэлбэр гэх юм уу. Тэрнээс шул ингээд ямар ч одоо саад бэрхшээлгүй дардан цам гэж бол би хэлээгүй шүү гэдгийг бас залруулж тайлбарламаар байна. За дараагийн өдөр нь болохоор ерөнхийдөө маш ойлгомжтой ямар мэдрэмж төрүүлж байна вэ гэхлээр өмнөх амьдралынхаа зарим одоо ийм таныг хойшин татаад байгаа тий урагшаага алхуулахад чинь садаа болоод байгаа зүйлсүүдээс ерөнхийдөө баяртай гэд хагцах хэрэгтэй. Хагцах гэдэг нь яг жинхэнэ үйлдэл хийх дээрээс нь сэтгэл санаа, оюун санаагаараа ерөнхийдөө тэр бүгдээс өөрийгөө тусгаарлаж детач буюу тэ ямар ч юм сэтгэлийн энергийн холбоогүй чадхаараа байж одоо өөрийгөө тусгаар тогтносон байдлаар ерөнхийдөө илүү юм өөртөө ихтэй хүчтэйгээр таныг доош нь татаад байгаа өмнөх амьдралынхаа зүйлсүүдээс хагцах хэрэгтэй гэдэг мессеж бол маш чухал гарч ирж байна. Та хэдий яг өмнөх таныг ингээд доош нь татж байгаа зүйлүүдээс хагцаж чадна. Сэтгэлээрээ, энергиэрээ тэр хэмжээгээрээ таны урагшлах алхамууд илүү хөнгөн, илүү амар хялбар, илүү ажил хэрэгэн бүтэж магадгүй. За шинэ харилцаач одоо таны амьдралд орж ирдэг юм уу те? Шинэ хүмүүстэй танилцаж, шинэ хүмүүстэй найзалдаг гэх мэтийн одоо байдлаар орж ирэх болно. Тэгэхээр энэ бол яг таны өөрийн өмнөх зүйлсүүдээс хэр ийм татлаа түтлээгүй байж чадах вэ гэдгээс ерөнхийдөө урагшаа явах зам тань хэр дардан байх вэ гэдэг нь бол хамаарна. За тэгээд шөнө орой ингээд унтахтаа ч юм уу эсвэл өглөөс ирээд ч юм уу мөртөж шөнийн цагаар юм шиг байна юм онцгүй бодлууд хаяа бодогддог бололтой. Тэгээд заавалчгүй шөнө гэлтгүй ер нь нэг хаяа нэг зарим нэг өдөр амар орцсон те депрессцэн сэтгэлээр унтсан гутарсан ингээд бараг өхмээр санагддаг хэмжээний хэцүү хүнд сөрөг бодлууд таныг бүрхээд одоо зүудэндээ сүнсэн дарагдана гэдэг шиг юм хүнд хэцүү бодлуудад хүнд хэцүү энергид ерөнхийдөө хаяад дарагдчихдаг гэж магадгүй харагдаж байна. Энэ бол ялцчгүй бас таныг одоо хойшин татж байгаа шалтгаан гэх юм уу? Нэгэн хүчин зүйлийн бол нэг ялцчгүй мөн. Гэхдээ энэ бол танаас ангид те тантай ямар ч холбоогүй нэгэн одоо гадны нөлөөгөөр танд болж байгаа сул тал гэхээс илүү таны өөрийн сэтгэлийн шарах за тэгээд одоо юу гэдгийг бага насны хүмүүжил гэр бүлийн харилцаа сэтгэлийн тань ерөнхийдөө сайн сайхан одоо тэр эрүүл мэндтэй илүү холбоотой оюун санааны одоо бохирдолтой илүү холбоотой буюу тантай маш өөртөө ч холбоотой таны дотроос гарч ирж байгаа л одоо юм ялцарсан байх шүү, өмхирсэн байх шүү, энд нэг асуудал байх шүү, болохгүй юм шүү гэдэг одоо дохойг харуулж байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээж энэтэй ингээд яг яаж тэмцэх вэ гэдгийг ингээд би шууд маш одоо энгийн амьдралтай за яг ингээрэй гэдэг бол юм шийдэл бол хүн болгонд ижилхэн байдаггүй. Хүн болгоны энэ асуудалтай одоо нүүр тулж асуудлаа шийдэх арга зам нь бол өөр байх болно. Энэ нь болохоор яг таны өөрийн сүнс хамгийн сайн яаж энэ асуудлаа шийдэх вэ те доторх төр байгаа өмхирсэн ялзарсан бодлуудаа яаж өөрөөсөө зайлуулж өөрийгөө цэвэрлэх вэ гэдгийг бол таны өөрийн сүнс хамгийн сайн мэдж байгаа. Тэгэхээр би бол энэ дээр инг тэг гэдэг бол зөвлөгөө өгөхөөс илүү тэгээр ямар зөвлөгөө өгөх вэ гэхлээр
ямар ч тач миний дотор нэг юм сөрөг энерги, сөрөг бодол, буруу чиг хандлага, буруу үзэл бодол, буруу итгэл үнэмшил, ямар ч тач миний дотор нэг юм муутцсан зүйл байгаа юм байна гэдгийг хамгийн түрүүнд одоо хүлээн зөвшөөрөөд тэрийгэ байгаа гэдгээ ерөнхийдөө мэдчихын бол тэр одоо түүндээ анхаарад тэрийгэ засахад илүү хамгийн одоо чухал анхны алхам болно гэсэн. Тэгэхээр хэдүүлээ яг ямар даалгавар өгөх гээд байна гэхээр өөрсдийгөө анзаарах хэрэгтэй. Яг одоо тэр тухайн депрессдсэн, сэтгэлээр унсан, сүнсэн даруулсан юм шиг юм сөрөг эмоцд хавтаад ингээд маш муухай бодлууд бодоод байгаа үедээ өөрийгөө маш сайн 3 дахь нүдээр кино үзэж байгаа юм шиг өөрийгөө анзаарч сурах байх нэ. Тэгхийн бол та тэр сөрөг ерөнхийдөө энергитэйгээ сөрөг бодлуудтайгаа тэмцэх хамгийн одоо чухал хамгийн том алхам байх болно. Хэрвээ та тэрийг ингээд багаар хийгээд дадал зуршил болгоод тэгээ дээрэс нь тэр анзаарга мэдэрж байгаа тэр анзааргын маань ерөнхийдөө одоо булчин хөгжүүлж байгаа мэт бүр илүү мундаг болоод ирэх тусам та нэг мэтгэд л тийм сөрөг бодолд автагдсан ч гэсэн түүндээ бүр яг юм даруулах хэмжээний автагдгаа болно. Яг ингэж ерөнхийдөө багаар бас одоо зүйлтэйгээ тэмцэж болох байгаа шүү. За хэдүүлээ дараагийн үзэрлэгөө орцгоё. За дараагийн 4 үзэр маань болохоор бас маш сонирхолтой санагдаж байна. Ямар ч тач та одоо л нэг том болж байгаа хүүхэд шиг, өсвөр насны хүүхэд шиг өөртөө анхаарч гэх юм уу өөрийгөө таньж эхэлж байгаа тийм цаг үе дээрээ байгаа юм байна. Энэ бол ингээд таны настаа үйл хамаарах үец та одоо гэд маш өндөр настай ч юм уу за өндөр настай биш юм ахэд ахмаг настай ингээд том хүн болсон байгаа ч гэсэн таны доторх тэр сэтгэлдэх таны жинхэнэ одоо тэр зүйл жинхэнэ одоо та бол яг одоо л нэг өсвөр насны хүүхдийн байжлаар одоо ингээд өөрийгөө таниад өөрийгөө мэдээд ийм дуртай маань ийм дургуун байна. За би ингэхээр ингэдэм байна. Тэгэхээр тэгдэм байна гэх мэт одоо том болж байгаа цаг үе дээр байна. Тэгээд энэ бол зарим хүмүүс амьдралдаа бүр огт хийж чадалгүйгээр бүр маш балчир хүүхдийнхаа хүмүүжлэр гэх юм хөгжлөөрөө дуустдаг одоо тохиолдлууд маш их байдаг бол та харин ч тэр хүмүүстэй харьцуулах юм бол тэр балчир насаа орхиод өөрийнхөө тэр гимтэж шарах авсан сэтгэлийн шарах авсан тэр балчир насаасаа ерөнхийдөө тэрийг ангаацсан учир ерөнхийдөө дараачийн одоо өсвөр насны ингээ буужилт руу орж ийнэ гэж ойлгож болно. Тийм хүмүүс байна. За тэгээд хайр дурлал, романсын асуудал дээр, харилцаан дээр баг зэрэг ерөнхийдөө ийм асуудалтай байдаг хүмүүс байж магадгүй. Хэрвээ та маш романтик юм хүсдэг хүн бол таны магадгүй харьцаж байгаа ч юм уу эсвэл хосын харилцаанд байгаа хүн танд хангалттай тэр романсыг өгч чадахгүй байдаг ч юм уу. За эсвэл эсрэгээр та тийм төмстэй ийм романтик зүйлийн талаар нэг сайн мэддэггүй, ойлгодоггүй, цаанаасаа мэдрэмж нь ингээд төрөхгүй байтал таны хос танаас тийм зүйлийг хүсэж хүлээдэгч гэх юм уу. Ямар тач хайр дурлалын тал дээр баг зэрэг үл ойлголцол, зөрчил. За тэгтээ энэ бол маш том асуудал бол ерөөсөө биш шүү. Ерөнхийдөө нэг юм баг зэргийн таарамжгүй, тохиромжгүй байдал ажиглагдаж байна. Гэхдээ энэ бол ерөөсөө одоо засрашгүй хэцүү нөхцөл байдал бол ерөөсөө биш, маш ерөнхийдөө засрах боломжтой, дундаа ирээд уулзах боломжтой асуудал гэдгийг бас сануулж хэлээ. Тэгэхээр аль болох хоёр хүн маань харилцаанд байгаа хоёр тал маань ерөнхийдөө бие биенийхээ тэр би харилцаа гэдгийг яг юу гэж бодд юм бэ? Яг юу хүлээт юм бэ? Миний хайрын хэл, чиний хайрын хэл юу юм бэ гэдэг тал дээр илүү хоорондоо багаар ярилцаж ойлголцох тусам илүү их хамт цагийг өнгөрүүлэх тусам ерөнхийдөө бие бинийгээ илүү таньж мэдээд бие биендээ яг хэрэгцээтэй байгаа зүйлийг нь өгөх боломжтой болно. Энэ бол яг юм засрах боломжтой асуудал гэж бас хэлмээр байна. За тэгээд мөнгөний санхүүгийн материалын зүйлсийн тал дээр бол та маш оттой цаг үе дээрээ байна.
магадгүй та одоо маш амжилттай мэдрэмж ингээд авахгүй байгаа ч гэсэн яг үнэндээ та өмнөх үеэ бодвол хамаагүй юм магадгүй санхүүгийн зохицуулга хийж чаддаг болсон тий. За мөнгөө сайн хуваарлаж чаддаг болсон. За хадгалж чаддаг болсон ч гэх юм уу. Ямартай ч одоо санхүүгийн тал дээр бол илүү өмнөхөөсөө ухаалгаар хандаж чаддаг болсон буюу аз одтой байна. За өөрийнхөө оюун санаа бодол дотроо хаяа зөрчилдөд байдаг буюу хоёр өөр зүйлийг хүсэж байдаг ч юм уу, хоёр өөр зүйлийн төлөө зүтгэж байдаг ч юм уу, хоёр өөр итгэл үнэмшил бас зөрчилдөж байж магадгүй. Хэрвээ тийм бол ерөнхийдөө энэ нь таны хувьд бол маш их энергийг авч байгаа гэдгийг санаараа. Тэгээд аль болох одоо тэр зөрчилдөөнийхөө одоо хоёр зөрчилдөөнтэй байгаа хүн ярилцаад дундаа ярьдаг шиг таны доторх тэр бодлын зөрчилдөөн маань ч гэсэн ерөнхийдөө конфликт маань ч гэсэн ингээд хоорондоо дундаа ярьж ивэ ололцох юм бол таны тэр бодол оюун санаанда тархиндаа зарцуулах энерги хамаагүй багасж таны өөр үйл хэрэгт зарцуулагдах энерги нь сулрагдах юм шүү. За хэдүүлээ дараачихаа хөтөлбөр орцгоё. За spirit animal гэдэг хөтөлбөрөө би нэг дэшээ харуулж тавих хэрэгтэй юм байна. Энэ бол яг таны одоо 3 дүр харагдаж байна. Та хаяа энэ beaver гэд одоо амтэн шиг маш төлөвлөгөө сайтай, маш нягуур, маш хөдөлмөрч жилийнхаа одоо наан бүх жилийнхаа тэр зүйлсээ бэлддэг те. Маш ажилсаг, гэр орны ажилдаа маш сайн нэгэн дүр. За сайн ээж те, сайн гэр эзэгтэй гэх мэтийн. За эсвэл эрэгтэй хүн байвал маш өөртөө арчаатай тий. Орчин тойрон амьдарч байгаа одоо нүүдэ ч гэсэн маш юм цэвэр цэмцгэр ажилсаг байдаг нэгэн дүр харагдаж байна. Нөгөө дүр нь болохоор пантер буюу эрвс ахаа монголоор. Энэ нь болохоор таны маш юм галтай, гал цогтой, арай юм хүчрхэг догшин дүр харагдаж байна. Энэ нь миний бодлоор илүү одоо нийгэмд буюу ажлын одоо орчинд ч юм уу те бусад нэг амар сайн мэдхгүй дотн биш найз нөхд биш гэсэн үг шүү. Ерөнхийдөө дотн биш хүмүүстэй харилцдаг, харилцаандаа таны гаргадаг дүр юм болов уу гэж ерөнхийдөө ойлгогдож байна. Тэгээд яагаад ийм хурцад юу вэ гэхээр яг үнэндээ та өөрөө хурц гэхээсээ илүү өөрийгөө хамгаалахын тулд ерөнхийдөө ийм хурц дүр төрхийг шаншаа хандлагыг гаргадаг байж магадгүй. Гэхдээ энэ бас танд одоо нэг талаараа зөгтөг буюу бас яг тийм муу дүр, тэрэггүй дүр гэсэн үг бол ерөөсөө биш. Харин ч ерөнхийдөө ингээ хүн болгонд байгаад байдаггүй. Маш шийдэмгий хүчтэй зан чанар гэж ерөнхийдөө харагдаж байна. За тэгээд peacock буюу энэ үзэсгэлэнтэй шувууны одоо дүр маань болохоор ерөнхийдөө илүү таны мөн чанар яг та хинбэ гэдэгтээ хамгийн одоо ойр дүрн гэж мэдрэгдэж байна. Энэ нь болохоор маш одоо ухаалаг, тайван, дээрээс нь маш үзэсгэлэнтэй. Тэгээд хэр баргийн одоо жижиг асуудалд оролцоод байдаггүй те. Хөвчлэн маш юм элегантны буюу маш юм одоо өөрийгөө маш гоёор авч явдаг. Өндөр өгөгдөлтөө бас дээрээс нь өндөр удамтай ч гэж бас хэлж болох юм. Тийм төрлийн хүн байх нь гэхдээ яалтчгүй амьдралын эрхэнд та яг энэ үзэсгэлэнтэй тогс шуу шиг байж чадахгүй байгаа болов уу те. Магадгүй ганцаархнаа өөртөө байхтаа л илүү энэ дүр төрхтэйгээ байдаг бол гэртээ илүү энэ beaver шиг байж ажил амьдрал нийгэмд те гадуур гэрээсээ гадуур илүү panther шиг аашилж байгаа хандлага дүр гаргаж байгаа гэж ерөнхийдөө мэдрэгдэж байна. Миний танд өгөх зөвлөгөө бол мэдээж энэ хоёр дүр одоо үүргээ биелүүлж байгаа болохоор та энэ дүрийг бол амьдралдаа ялцчихгүй авч явж гин. Гэхдээ илүү таны фокуслах дүр маань энэ тогос шувуу буюу тогос шувуу шиг мөн чанар руугаа илүү одоо нас явах тусам ойртох нь танд өөрт хамгийн одоо сайхан санагдах болно гэдгийг бас хэлмээр байна.
За тэгээд дараагийн хүзэр маань болохоор ийм 3 хүзэр гарч ирсэн. Энийг үзэж байгаа эмэгтэй хүмүүсээс бол ерөнхийдөө ээж хүмүүс үзэж байгаа шүү байна. За тэгээд энэ Mom Boss гэдэг ийм зурагтай хүзэр гарч ирсэн маань ерөнхийдөө шууд надад ямар мэдрэмж өгсөн бэ гэхээр маш их гүнийн мэдрэлийн гэх юм уу ерөнхийдөө маш их бүх юмны ядаргаанд орсон өөрийгөө тултлан тэр ээжийн дүр төрх ээжийн одоо үүрэг хариуцлага хэрэгцээндээ бүрийг экстрим хэрцгий байдлаар өөрийгөө нэлээд одоо ажилуулад өөрөө энэ хинбэ гэдэг нь ойлгомжгүй энэ цогцос шиг болцсон байгаа дүр зураг шиг ерөнхийдөө санагдчихээн л да. Тэгээд яг хэрвээ яг энийг үзэж байгаа ээжүүд байвал өөрийгөө бас заавалжгүй тэгэж цогцос болтолно арагас болтолно шахаж өөрийгөө ташуурдаж өөрийгөө хит их ачааллуулах хэрэг яг үндэ байхгүй гэж бас хэлмээр байна. Тэгээд аль болох өөртөө анхаарал цагийг өгөөрөө тэгжиж та өөрөө дотроосоо ерөнхийдөө маш бүтэн одоо эрүүл ээж байж ерөнхийдөө таны ээжийн үүрэг нь илүү сайнаар дөрвөгдөх юм шүү гэдэг бас юм сануулгыг өгье. За тэгээд ойр бас хитрхи их замбраагүй идсэн байж магадгүй эсвэл жоохон юм гадуур хоолдог ч юм уу те эрүүл бус эсвэл хитрхи одоо их хэмжээгээр идэдсэн ч гэж магадгүй санагдаж байна. Тэгээд энэ болохоор яг таны дотоод хүчийг сануулах хүзрээс гарч ирсэн. Та бол яг энэ зурган дээр харагдаж байгаа шиг маш үзэсгэлэнтэй гаднаа болон дотроо тэгээд яг ийм гоё сэхүүн гэхүү элегантны байх боломжтой шүү гэдгийг бас сануулах хүзэр гэж би ойлгосон. За хэдүүлээ сүүлж байгаа хүзэрлүү оролцгоё. Би нэг юм жоохон сахилгагүй гэх юм уу хөнгөндөө төрлийн бас шинэ хүзэр авсан маань гарч ирлээ. Тэгээд эхний хүзэр болохоор энэ хүзэр гарч ирсэн буюу за өмнөх харилцааны найз нөхөд за ажлын хүмүүс дээрэс нь хайр дурлалын харилцаатай байсан экс хүмүүсээс ерөнхийдөө холбоогоо сайн таслах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ бол ингээд таныг маш их сатааруулж байна, маш их энергийг чинь оюун санааны одоо юм сатаарл болж таны амьдралд ерөнхийдөө урагшлахад садаа болж байна гэж ойлгож болно. За бас гэр бүл болон одоо өөрийнхөө гэрийнхаа гишүүдтэй магадгүй хит их өөрийнхөө энерги цагийг зарцуулаад тэрнийг нөгөө баланс нь алдагдаад та жоохон балансаа буцаад өөртөө хуваарлаарай энерги өөртөө хуваарлаарай гэдэг бас мессежтэй хүзээ гарч ирж байна. Ерөнхийдөө ганцаараа юм уу эсвэл хостоогоо болвол агаарт гардаг ч юм уу ямар нэг юм хийдэггүй зүйлээ хийж жоохон толгоо тархиа хоослох хэрэгтэй. Хоослоод зүгээр байгалыг enjoy хийдэг ч юм уу эсвэл зүгээр л өдөр болгон рутинээсээ жоохон юм тасраад өөр нэгэн орон зайд орж жоохон толгой тархиа сэргээгээд бие ч гэсэн сэтгэлээ ч гэсэн ерөнхийдөө хоослоод гоё яг юм мэдрэлийн ядаргаа насаа жоохон салах хэрэгтэй байна гэсэн мессежтэй хүзэр гарч ирлээ. Тэгээд энэ хүзэр маань болохоор бас ер нь ийм сахилгагүй зүйл хиймээр бас санагдаж байгаа бол хэрвээ тэр зүйл нь бүр тийм амар сахилгагүй бас ингээд буруу бусад хүмүүст хохирол учруулахааргүй зүгээр энэ хөөхөн гинэн төрлийн сахилгагүй одоо зүйл бол тэрийгэ хийгээрэй гэж бас зүйлээ. Энэ нь болохоор таны яг доторх тэр галт цогийг илүү өдөөж сэргээж за дээрэс нь нэлийн эрч хүчтэй олгож за тэгээд бас өөрийн чинь стрессийг ерөнхийдөө тайлах болно. Тэгэхээр бүр байнгын маш амар өндөр дэг журамтай амьдрах бол яг үүндээ бас баг зэрэг стресстэй буюу хаяа өөртөө хүүхдэрхүү тийм хүүхд шиг гинэн хонгор сахилгагүй байхыг бас өөртөө зөвшөөрөх хэрэгтэй. Тэгжээч ерөнхийдөө бас мэдрэлийн ядаргаанаас ч гэсэн
баг зэрэг ангижрах болно. За тэгээд энэ хүншлэн таалагдсан гэж найдаж байна. Баяртай. За сайн байна уу? 2 дугаар өдрөө сонгосон хүмүүсийн маань уншлага бэлэн боллоо. 2 дугаар өдөр маань энэ дээр харагдаж байгаа ажил нь ерөнхийдөө High Priestess буюу маш юм хүчтэй юм ихтэйлийн энергийг агуулсан хүмүүс үзэж байгаа болтоо сонгосон болтоо. Эмэгтэйлэг энерги гэхээр заавалчгүй эмэгтэй хүмүүс гэлтгүүгээр бас эрэгтэй хүнж байж болно. Ягаад гэвэл бид бүгдийн дотор эрэгтэй эмэгтэй аль энерги yin yang шиг яг хосолж байдаг. За тэгэнгүүт энэ группийг сонгосон хүмүүс манд ерөнхийдөө бол айгүй юм дотоод зүүн савндаар тухамсар. За тэгээд зүүд те сүнслэг ертөнд энерги гэх мэт зүйлд нэлээд өндөр өгөгдөл авьяас чадвар бэлэгтэй гэж бас хэлж болохоор хүмүүс гарч ирсэн. Иймэрхүү хүмүүс байна. За тэгээд хэдүүлээ уншлага руугаа орцгоё. Эхний гарч ирсэн 3 хүзэр маань болохоор ерөнхийдөө ямар утга агуулгыг илэрхийлж байна вэ гэхлээр хэрвээ та бүхэнд бас энэ хүзрүүдийг хараад яг харж мэдэрч байвал маш их юм дотоод хүчээ саяхан өөрөөсөө дотроосоо ерөнхийдөө нээж өөрийгөө таньж өөртөө гоё ихтгэл дүүрэн баталгаажуулалт авсан мэдрэмж төрүүлж байна. Тэгэхээр та бүхэн бас өөрсдийнхөө энэ дотоод зүүн савингийнхаа мэдрэмжээ ерөнхийдөө урд нь нэг сайн мэддэггүй, хөгжүүлээгүй, илрүүлээгүй, тэ өөрийгөө таньж олж мэдээгүй байсан бол магадгүй сүүлийн хугацаанд илүү тэр зүүн савнтайгоо сайн холбогдож сурсантай холбоотойгоор илүү өөрийнхөө дотоод хүчээ босод байдаггүй тэр хүч чадвараа ерөнхийдөө өөртөө баталгаажуулж илүү юм бусдаас өөр мэдрэмж, бусдаас одоо зүүн савнгийнхаа тал дээр илүү даваа талтай юм байна гэдэг мэдрэмжийг бас авсан санагдаж байна. Тэгээд ерөнхийдөө маш юм бүхэн болгоны нүдэнд илт харагдаад байдаггүй те одоо өөрийгөө илт бусдад харуулдаггүй ч гэсэн маш одоо хөшгөний цаана нууцханаар ерөнхийдөө өөрийнхөө хүчээ олоод мэдсэн тэрийгээ өөрөө л мэддэг ерөнхийдөө тийм нууцлагдмал мэдрэмж бас нууцлагдмал хүч маш их мэдрэгдэж байна. За тэгээд ер нь бол өөрийнхөө бас дотоод сүнслэг ертөнцтэйгөө нэлээд сайн холбоо тогтоож чадсан үг дэцүүтэйгээ ч гэсэн ерөнхийдөө тодорхой хэмжээнд нэлээд одоо холбоо тогтооцсон тий өдөр тутамдаа гэх юм уу ер нь өдөр болгондоо ч гэх юм уу хаяа маш чухал хэрэгтэй мэдээллүүд өөрөө бас хүлээгээд авч чаддаг болцсон санагдаж байна. Гэхдээ та бүхэнд бас анхааруулж хэлэх зүйл байна. Тэр нь юу вэ гэхлээр ерөнхийдөө хит бас ирдээд хит бас өөртөө бардаад гэх юм уу эсвэл хитрхи бас энэ далд ертөнц одоо энэ сүнслэг энергийн ертөнцийн нөх рүү унах үе гэдгээс бас ерөнхийдөө анхааруулж хэлмээр санагдлаа. Мэдээж одоо энэ ертөнцийн талаар сурч судлах, олж таньж мэдэх, ухаарах зүйл те маш их юм сэтгэл догтлон зүйлс маш их байдаг боловч бид нар тэгэл эцээцт яг л одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа бодит юм хүний биед төрцөө ерөнхийдөө хүмүүс болохоор илүү аль болох газартлахтайгаар өөрийнхөө зүүн савингийн мэдрэмжүүдээ хөгжүүлээрэ гэдэг зөвлөгөө бас өгмөр нь. Яагаад бол хитрхи агаарт ерөнхийдөө хөөрчих гээд байдаг хандлага байдаг. Хитрхи энергийнх нь одоо нэгтаршил нь хөнгөн буюу хит хөнгөн болоод ирэхээр ерөнхийдөө газаршаасаа хөөрөөд газардлаггүй болоод ирэнгүүт ерөнхийдөө бас өөр сул талууд гэх юм уу аюулууд бас байдаг. Тэгэхээр мэдээж өөрийгөө яг хүн гэдэг үгнээс бусад одоо юм материалыг нягт маш өндөр зүйлүүдтэй бид нар харилцаанд өдрө болгоо орж байгаа болохоор таны өөрийн энерги нэгтаршилч гэсэн ерөнхийдөө бас юм газардлагатайгаар нягт байх шаардлагатай бас байдаг юм байна. Тэрийг яг өөрийнхөө хувийн туршлагаас ерөнхийдөө хуваалцаа та бүхэнтэй бас хуваалцаж байгаа зүйл шүү. Яг нэг юм ном дээр бичсэн зүйл бол ерөөсөө биш. Тэгээд надад яг төрж байгаа яг өвгмөр байгаа зөвлөгөө яг тэгэж санагдлаа. Аль болох хитрхи ингээд бити бүр туйлшраараа гэсэн зөвлөгөө гэж ерөнхийдөө ойлгоорой. Тэгээд бид нар одоо Монгол хүмүүс Монгол махаа иддэг гэдэг шиг одоо махаа идээд ягаад гэвэл мах итгэхээр ерөнхийдөө маш сайн бидрийг газардуулж нэгтаршил маань ерөнхийдөө нэлээд юм бат бөх болж идэг хамгаалалт цаатай байдаг гэсэн үг. За тэгээд дээрэс нь цагаан идэ гэх мэттэй ерөнхийдөө одоо стил
хүн шүү те өдрийн эцэст бид нар ингээд сүнслэг ертөнцийг таниад энергийг мэдэрч байгаа ч гэсэн эцэст бид нар адилхан л бусад хүмүүс шиг махан биетэй махан хүмүүс гэдгээ ерөнхийдөө байнга санаж те илүү газарлахтайгаар бас энгийн байхыг зориороо гэсэн зүйлхөө гүгмөр байна. За хэвлээ дараачихаа хүзрлүүгөө оръё. Хун ерөнхийдөө энэ уншлагын туршид бас энэ хүзэр болон өөр нэг хүзэр дээр хун гарч ирсэн. Тэгэхээр хун гэдэг одоо амьтны энергитэй айгу ойролцоо энергитэй хүмүүс байна гэж ерөнхийдөө би тухайдаа бодсон л доо. За тэгээд яг энэ дөрвөн хүзрийнхаа талаар ярих юм бол ерөнхийдөө маш их одоо дотоод хүч гэж би түрүү ярьсанчлан дотоод хүч танд байна. Дээрэс нь бас ямар нэгэн шин зүйлийг эхлүүлэх ийм санаа оноо танд төрсөн байна. Магадгүй амьдралаа өөрчлөх ч юм уу, за эсвэл өөрийнхөө талаар боддог болсон ойлголт нь гэх юм уу. Ерөнхийдөө таны толгоонд бол яг юм оюун санаа бодолд бол шин маш гоё санаа төрсөн байна. Энэ бол урд нь тань төрж байгаагүй маш хүчтэй. Бас дээрэс нь далд ухамсараас тань ирсэн буюу ерөнхийдөө одоо энергийн өөр оршуугаас далд ертөнцөөс те өвөгдөөцөөс сахиусан тэнгэрүүдээс гэх мэт одоо энэ бүх одоо бидэнд харагдахгүй байгаа энергийн орчноос ерөнхийдөө орж ирж таны толгоонд ерөнхийдөө одоо тэр оюун санаасаа оюун бодолд тань ингээд сэтэл болсон нэгэн хүчрхэг санаа бол ялтчгүй байна. Энэ ингээд яг энэ эхний сэлэмтэй хүзрөөр маш хүчтэй мэдрэгдэж байна. За энэ бол яг та энэ хар хүн бол та хар хүн гэдэг нь бас айгүй сонирхолтой санагдаж байна. Илүү юм хар талын өгөгдөл үйл хэрэгтэй энергийн дайчин бэж магадгүй санагдаж байна. Тэгээд хар гэхээр ерөнхийдөө одоо тийм муу муухай dark гэсэн утгаараа гэхээсээ илүү тийм нийгэмд болж өгөхгүй байгаа хар зүйлийн тал дээр ерөнхийдөө үйл хэрэг хийдэг дайчин гэж ойлгож болно. Тэгэхээр бусад хүмүүсийн муу муухай зан чанарыг айгуу сайн таньж чаддаг. Тэгээ бусад хүмүүсийн сүйдэрлэг талыг амархан олж харж чаддаг. За тэгээд тэр бусад хүмүүсийн бас тэр харанхуйтай нь ерөнхийдөө яаж одоо тэрийг эзэмшиж яаж одоо эдгэх вэ, шархуудыг нь яаж ангаах вэ гэдэг тал дээр ч гэсэн ерөнхийдөө та төрөлхийн бас авяас өгөгдөлтэй байж магадгүй. Тэгээд дээрэс нь бас маш ховор төрлийн одоо тийм энергийн өгөгдөлтэй хүн гэсэн мэдрэмж бас төрж ин л доо. Хөвчлэн гэрлийн дайчд гэж нэрлэдэг шиг одоо юм цагаан энерги ихтэй энерги сайн мэдэрдэг зүүн совинда хүмүүс их байдаг бол яг хар талын хүмүүс бол арай цаанаасаа цөөн байдаг. Тэгэхээр яг тэр утгаараа арай илүү юм олонх биш. Олонх ингээд spiritual нийгэмлэгт байгаа хүмүүс шиг биш. Арай жоохон өөр чих хандлагатай, арай жоохон өөр мэдрэмжтэй, арай жоохон өөр өгөгдөл аваас бэлэгтэй юм шиг бас санагдаж байна. Ойр дотныхоо хүмүүстэйгээ бас ерөнхийдөө муудалцаж ямар нэгэн юм том хэрүүл маргаанд орохоос бас зайлсхийгээрэй гэсэн сануулгыг өгч байна. Одоохондоо яг юм эргэн тойрныхоо санал нийлдэггүй, энерги таардаггүй хүмүүстэйгээ муудалцах цаг үе бол таны хөгжлийн шатны одоо цаг үе бол ялтчгүй биш. Дараа нь одоо тэр бүх одоо конфликтууд цаанаасаа өөрсдөө шийдэгдэх цаг мөч угаасаа ирэх болно хөгжлийн үе шатанд нь. Тэгэхээр яг одоо бол ингээд аль болох хүмүүстэй маргалтахгүйгээр тэг хил зөрөхгүйгээр аль болох ив найрамдалтай байхыг бас зөвлөмөр байна. Хэд бас өөрийнхөө зүүн совин дотоод мэдрэмжтэй одоо хэдийгээр итгэл үнэмшилтэй болж дотоод хүчээ мэдэрсэн ч гэлээ хэдүүлээ аль болох өөртөө баардахгүйгээр за дээрэс нь хүмүүст санамсаргүйгээр хараал ерөөл те одоо санамсаргүйгээр янз бүрийн энерги явуулахаасаа ерөнхийдөө бас сэрэмжлээрээ гэж бас хэлмээр байна. Бид нар ерөнхийдөө хүнийг энергийн сонирхолтой хүмүүс зүгээр ингээд хүнийг харааж ерөөхтөө мэдээж тэр энергийнх нь бодлынх нь хүч нь ерөнхийдөө тодорхой хэмжээнд очиж нөлөөлж байдаг. Тэгэхээр таны одоо тэр бодож сэтгэж амнаасаа гаргаж байгаа үг бол таны энерги бол
энгийн хүмүүсийнхээс илүү хүчтэй болцсон байгаа болохоор ерөнхийдөө өөрийнхөө юу бодож, юу сэтгэж, хинд юу хэлж те. За хинд ч биш байлаа гэхэд ерөнхийдөө амнаасаа ямар үг унгааж, за цаасан дээр ч гэсэн ямар юм бичиж байна вэ гэдэг дээр маш одоо анхааралтайгаар хандах хэрэгтэй. Та дараа нь харамсах төдий ийм алдаа гарах үе гэдэг үднээс ерөнхийдөө сэрэмжлүүлж байна. Нэг хүн таны дургу хүргэлээ, та магадгүй тэр хүнийг дотроо ингэж муугар бодож хараадаг ч юм уу те. За зориуд харахгүй маа гэхэд зүгээр ингэ санамсаргүйгээр ямар муухай хүн бэ гэд ерөнхийдөө бодож одоо таны тэр хүчтэй энерги ерөнхийдөө хараал шиг бас очих магадлалтай гэдэг үднээс нь бас тайлбарлаж өгч байгаа юм шүү. Хитүүлээ тараачийнхаа үзэрлүү орцгоё. За энэ нь болохоор таны бас 3 хөгжлийн үе шатгижилж болох юм. За дээрэс нь ерөнхийдөө одоо амьдралд өөрийгөө авч явж байгаа таны үүрэг хариуцлага хийж бүтээж байгаа одоо өдөр тутамдаа байдаг дөрүүд гэж ойлгож болно. Ламп буюу одоо энэ ишиг хураг амьтны үзэр маань ерөнхийдөө хамгийн түрүүнд гарч ирсэн л дээ. Тэгэхээр миний ер нь мэдэрснээр та өмнө нь гэх юм уу ер нь одоо ч байж магадгүй маш юм зөөлөн гинэн хонгор цагаахан жоохон хүчиг те ишиг хурах шиг юм. Дээрэс нь бас маш бэртгэд амар одоо ямар нэгэн зүйлийн нөлөөнд амархан автагдахаар те vulnerable гэдэг чинь англиар ерөнхийдөө ямар нэг юм дүртүмтгий тийм дүр зураг төсөөлөгдөж мэдрэгдсэн л дээ. Тэгэнгүүт таны дотор ялтчгүй бас юм эмзэг дүр төрх ялтчгүй байдаг бололтой. Тэгтээ дараа нь гарч ирсэн үзэр нь болохоор энэ зааны үзэр гарч ирсэн. Гэхдээ та бол маш одоо хэдийгээр ингээд өөрийгөө жоохон victim гэж үгдэг лээ. Victim шиг ерөнхийдөө өөрийгөө амьдралд харах өнцөг танд байдаг боловч би маш эмзэг сул дорой гэдэг ч юм уу тийм ихтгэл үнэмшил өөрийгөө үзэж харах дүр төрх байгаа боловч яг үнэндээ та elephant шиг энэ заан шиг маш их хүчтэй заяа. Одоо юм бие бялдар энергийн аураны хувьд ерөнхийдөө маш дотоод хүч ихтэй хүн байна л да. Тэгээд би болохоор ингээд энэ хоёр үзэл бодол нь ерөнхийдөө эсрэг тесрэг үзэл бодол шүү дээ. Нэг нь болохоор өөрийгөө маш юм эмзэг гэж бодож байна, өртөмтгий гэж бодож байна. Бага хэмжээний victim mentality одоо victim mentality юм сул дорой нэгэн гэсэн одоо ийм ихтгэл үнэмшил явагдаж байгаа л нөгөө талд бол одоо юуны ч өмнө сөхөрхөөргүй юуны ч одоо өмнө ингэж унахааргүй маш том хүчтэй өгөгдөлтөө дүр байгаад байгаа нь ерөнхийдөө таны дотор бас хаяа ийм зөрчилдөөнийг бий болгодог гэж магадгүй. Хаяа маш хүчтэй байгаа л хаяа маш амар сул дорой байгаа л те мэдээж танд өөрт ч гэсэн ерөнхийдөө маш ойлгомжгүй санагдчихж болно. Гэхдээ энэ хоёрын ерөнхийдөө аль нэг нь үнэн аль нэг нь худлаа гэсэн утга ерөөсөө би агуулаагүй. Аль аль нь таны жинхэнэ дүр төрх ялцчгүй бас мөн байна. Гэхдээ энэ хоёроос илүүтэйгээр хун swan гэдэг одоо spirit animal spirit маань илүү яг таны жинхэнэ мөн чанар жинхэнэ одоо сүнсний тэр доторх хүний одоо ерөнхийдөө мөн чанартай дүүц хүйц энергийн түвшинд ч тэр за тэгээд амьтных нь одоо тэр ингээд мөн чанартай ч гэсэн айгүй ойролцоо төрлийн хүн гэж ерөөсөө эндээс ойлгохоор тэгэхээр хүн бол маш юм гэр бүлсэг үнэнч те маш юм гоёмсог тансаг бусдаас ангид ерөнхийдөө нэгэн одоо амьтан маш одоо special те онцгой. Тэгэхээр ерөнхийдөө өөрийнхөө бас энэ онцгой байдлаа заавалжгүй бусад хүмүүстэй ижил болохын тулд эсвэл нэг сул дорой эсвэл нэг хүчтэй хүн болоод ерөнхийдөө та энэ хоёрын голд ингэж одоо өсөрч харайж амьдарч нийгэмд хөлөө олж гинэ гэж ойлгож болно. Гэхдээ таны яг жинхэнэ мөн дүр төрх бол яг энэ хуншиг буюу бусдаас онцгой бусдаас ангид ерөнхийдөө өөрийнхөө урдах юмаа ингээд өөрөө хийгээл бусад хүмүүст маш их inspiration өгдөг, маш их юм гоо үзэсгэлэн те хайр гэрэл дулаан юу гэдгийг ухаарл
өгч чаддаг, зүгээр оршихуугаараа өгч чаддаг ерөнхийдөө ийм гайхалтай тэнгэрлэг амьтан. За тэгээд энэ бүгдийг бас та өөрөө хараад дотор тань ямар нэг ийм сонирхолтой ухаарлуу төрж байгаа гэж бас бодогдож байна. Ялцчгүй 20 дугаар группийн хүмүүс байна өөрсдөө айгүй ийм зүүн совинтой хүмүүс байгаа болохоор миний тайлбараас гадна бас өөрсөнд нь маш сонирхолтой ийм төсөөл мэдрэмжүүд төрж байгаа гэж бодож байна. За тэгээд сүүлээсээ 2 дахь үз рүү гаргаж ирлээ. Ерөнхийдөө маш ийм хөнгөн байдлаар уншлагаа дуусгамаараа болохоор айгүй ийм сахилгагүй хүзрүүд байгаа шүү. Тэгээд хамгийн ихний хүзэр болохоор Zero Fox гэдэг энэ хүзэр гарч ирсэн. Энэ бол ингээд танд өгөх маш гоё зөвлөгөө юу вэ гэхлээр ер нь бусад хүмүүсийн талаар юуг нь ч тоохгүй байх гэдэг ерөнхийдөө зөвлөгөө. Хүний талаар ямар ч юм анхаарал оюун санаа, энерги, сэтгэл бие бэлтрийнхаа одоо тэр энерги зарцуулаад хэрэггүй зүгээр бүгдэнд нь дунд хуруу гарга гэдэг ерөнхийдөө утгатай үзэрлэлтэй. Тэгээд энэ бол яг танд бас өөрт одоо яг энэ бичлэгийг үзэж байгаа цаг мөчид бас илүү юм яг л тэгмээр санагдаж байгаа даа гэсэн мэдрэмжийг бас төрүүлж байгаа гэж бодож байна. Тэгэхээр санаа зовлтгүйгээр ерөнхийдөө өөртөө итгэлтэйгээр гэхдээ бас хэтэрхий бардахгүйгээр хэтэрхий бас хүмүүст хор учралтай зүйл бодож сэтгэхгүйгээр хэлэхгүйгээр яг ингээд өөртөө гоё сүмшиг өөрийнхөө дотоод сүмтэйгээ бусад хүмүүст өөрийнхөө энерги ингэж алдахгүйгээр бусад үйл явдалд өөрийнхөө энерги алдахгүйгээр ерөнхийдөө өөрийнхөө энергийг дотроосоо нэлээд сайн бэхжүүлж одоо хадгалнаа гэсэн утгатай. За тэгээд бас хэтэрхий одоо ийм ажил амьдралын баланс алдагдаад өөрийгөө ядаргаанд оруулаад эсвэл байнга юм сэтгэл түгшүүлттэй ч гэх юм уу, байнга юм завгүйч гэдэг юм уу, ерөнхийдөө бас тийм чиг хандлагаа байвал түүн дээр анхаарах нь байна. Тэгээд таны мөн чанар бол илүү бас юм гэр бүл за тэ магадгүй ээж ер нь айгүй юм элегантны бас байдал харагдаж байна л да. Ер нь түрүүч уншихнаас ч гэсэн түрүүч хүзүүдээс ч гэсэн ерөнхийдөө харахад хэр багийн одоо энгийн амьдралаар амьдрахгүй гэх юм уу, энгийн амьдралаар амьдрсан ч гэсэн маш юм дээгүүр өндөр энергитэй газар ерөнхийдөө орших хэмжээний хүмүүс шиг санагдаж байна. Тэгээд өөрийнхөө тэр дотоод одоо тэр хатан хаанлаг чанар им одоо классик юм уу элегантны одоо тэр мөн чанартайгаа илүү ойртойроо өөрөө илүү амьдралдаа өөрийнхөө хатан хаан өөрийнхөө хаан байж чаддаг өөртөө хүндэтгэлтэйгээр хандаараа гэдэг ерөнхийдөө бас мессежийг агуулж байна. За хэдүүлээ хамгийн сүүлийн хүчрүүдээ гаргаж ирье. Энийг төрүүлчихээс бүр илүү сахилгагүй төрлийн яг хүзрүүд байгаа. Тэгээд High Priestess буюу яг хэдүүлэнгийнх нь эхний сонголтоор одоо сонгосон хүзэр маань дахиад гарч ирсэн. Энэ бол яг миний хувьд бол яг та бүхэн бүгдээрээ маш зүүн совинтой, өгөгдөлтөө өөрсдөө айгүй юм сүнслэг одоо энерги мэдрэмж өндөртэй хүмүүс юм байна гэдгийг бол баталгаажуулсан. За тэгээд ерөнхийдөө өөрсдөндөө бас юм зугаацах гэхүү, таашаах гэхүү, дуртай юмдаа мөнгө зарцуулах салон спа ч юм уу эсвэл дуртай амар байсан хувцас гутал хунраа ч юм уу ямар нэгэн чанартай өөрийгөө таашаах нэгэн зүйлийг хийх хэрэгтэй харагдаж байна. Тэгээд магадгүй бас найз нөхдөдөө холбоо тогтоох эргэн тойрныхоо найз нөхдөдөө орж гарч уулзаагүй бол бас жоохон юм сонирхолтой нийгэм шиг үйл ажиллагаанд явах зориод ингэснээр ерөнхийдөө энийг ажил шиг ерөнхийдөө бодоод үзээрэй. Энэ бол яг өөрт таалагдахаар тийм хүмүүстэйгээ таалагдах зүйлийг хийгээд бидэрт ер нь хүн болгонд нийгэм шиг хэрэгцээ байдаг. Тэр хэрэгцээгээ айгүй гоёор гаргаараа гэдэг бас зөвлөгөө өгч байна. Тэгээд ирэх юм бол ерөнхийдөө таны доторх тэр одоо бухимдал ч юм уу яадаг чинь нэг юм жоохон стресс ч юм уу сэтгэл түшилт ч юм уу ерөнхийдөө бас баг зэрэг багасах байх.
За 20 дугаар хөгцрийн уншлага ингээд дуусчихна. Үзсэнд баярлалаа. Bye. Самцгаан 3 дахь өдрийг сонгосон хүмүүс маань давтам орлоо. Тэгэхээр энэ хөзрөн дээр харагдаж байгаа ажлан машин болчнолоо гарагшаа хараад ерөнхийдөө болчингаа одоо ингээд гайхуулж байгааг хүү эсвэл ерөнхийдөө болчингаа ямар талааг хөгжүүлсэн бэ гэдгээ араасаа харуулж байгаа хүний дүр зурагтай хөзрийг сонгосон хүмүүс байна. Ялцчгүй хамгийн ихэнд төрсэн мэдрэмж бол илүү юм эрэгтэйлэг нэрэг хүчтэй мэдрэгцэн. Гэхдээ эрэгтэй хүмүүст зориулсан гэсэн үг бол ерөөсөө биш шүү. Эмэгтэй хүмүүсийн маань эрэгтэйлэг нэр ч гэсэн ерөнхийдөө хүчрхэг байх тохиолдол маш их байдаг. Ямар ч тач эрэгтэйлэг нэрэг бол нэлээд хүчтэй мэдрэгдэж байгаа групп байна. За тэгээд ерөнхийдөө ойрын үед, сүүлийн үед өөртөө өөрийнхөө одоо энэ амьдралд авч явж байгаа байдалтай ерөнхийдөө маш юм хүч бүрдүүлж тэг яг л болчингоо хөгжүүлээд хүчтэй басна мэдэрч байгаа шиг адилхан ерөнхийдөө өөрийнхөө амьдралд одоо хүртэл хийж бүтээсэн зүйлстэй ерөнхийдөө ингээд өөртөө ихтэй болж байгаа хүмүүс гэж ерөнхийдөө санагдаж байна. Тэгээд дээрэс нь бас ер нь алаад өгье гэсэн юм одоо хүсэл эрмэлзэл мэдрэмжтэй байгаа бас санагдсан. Өөрийнхөө хүссэн одоо зорьсон зорилтондоо хүрэхдээ ерөнхийдөө маш өртөө итгэлтэй байгаа нэг тиймэрхүү алаад өгье гэсэн шартаа төрлийн бас мэдрэмж мэдрэгдсэн юм байна. За хэдүүлээ уншлагуудаар орцгоё. Гаргаж ирсэн 4 хөзөр маань бол хамгийн эхлээд Wheel of Fortune хөзөр маань бууж ирсэн. Энэ бол тарай хөзөрөнд байдаг. Маш хүчрхэг эдгээр хөзрүүдийн ер нь бол хамгийн хүчтэй хөзрүүдийн нэг. Энэ нь ямар утга санаа илэрхийлж байна вэ гэхлээр бүх зүйл яг болох ёстойгоор болж байна гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Буюу таны одоо энэ явж байгаа зам чинь яг та зөв зам дээр байгаа шүү. Та яг л хийхтэй юм хийж хийхтэй одоо явах ёстой замаараа явж байгаа буюу хувь талангийн хувьд бол хамгийн одоо боломжит сайн хувилбараар нь алхаж байна гэж ойлгож болно. Маш их юм хувь талангаараа ерөнхийдөө яг зөв алхаж байгаа хүний хувьд бол маш их юм эрч хүч мэдрэгддэг л дээ ерөнхийдөө цаанаасаа ертөнц хорвоо ертөнц орчлонгоос өгөх энерги танд хүртэл ерөнхийдөө илүү хамгийн одоо өндөр боломжит их энерги бол танд очиж байгаа гэж бас ойлгож болно. Гэхдээ бид нар энэ замаасаа хизээл бол хизээ нэг буруу алхам хийхэд бол хазаахад одоо бэлэн байдаг учраас ерөнхийдөө бүр ингээд тэр чигтээ санаа амрахгүйгээр за би зөв явж байгаа маань. Гэхдээ би яг энэ чигээрээ өргөжлүүлж хичээх хэрэгтэй юм байна гэдэг талаас нь ерөнхийдөө ойлгоорой. Тэгээд ерөнхийдөө юм материалын зүйлс төр бол та бас ойрын үед нэлээд юм учрыг нь олцсон буюу ер нь амьдралынхаа одоо энэ амьдралаа яаж авч явах вэ те ямар одоо амьдралаар би амьдрах уу гэдгийнхаа яг юм зөв сонголтоо зөв шийдвэрээ гаргацсан байгаа тэрийг бүтээсэн байгаа гэж ерөнхийдөө харагдаж байна. Гэхдээ мэдээж цааш үргэлжлүүлээд цааш бүр илүү хичээгээд бүтээх хөдөлмөрлөх ажиллах ухаанаа гаргах те бүр илүү хөгжиж том болох зам бол мэдээж байгаа. Оюун санааны хувьд бол яагаад ч юм баг зэрэг төрөгдөлд орцсон санагдаж байна. Тэгээд яг энэ хөзрүүдийг ч гэсэн яг энэ группийн уншлагыг хийхэд хөзрүүдэд тайлгаад ч гэсэн миний оюун санаа бас нэлээд олон твшингээ сатаарч ерөнхийдөө анхаарал маань сайн төвлөрч чадахгүй байсан нэг маань ерөнхийдөө би өөрөө бодохдоо бас энэ группийг сонгосон хүмүүсийн маань оюун санаа нэлээд жоохон манантай төөрөгдсөн юм сатаарал ихтэй. За тэгээд яг нэг одоо зүйл дээр анхаарал нь тогтож чадахгүй жоохон сарнаад байгаа юм болов уу гэсэн мэдрэмж ерөнхийдөө төрсөн. Энэ бол яг миний одоо уншлагаас мэдрэгдсэн зүйлсүүдээс ерөнхийдөө хамгийн том асуудалтай байгаа. Таны яг үнцэг бол таны оюун санааны одоо энэ эмгэг замбраагүй зэгцгүй араасаа сатаарахаар бодлоод орж ирдэг. Энэ нөхцөл байдал бол хамгийн том асуудал гэж ерөнхийдөө ойлгогдож байна. Энэ
энэ яг ямар шалтгааны үүднээс таны оюун санаа бас ийм докторгүй болцсон байгааг нь яг сайн мэдэхгүй ч гэсэн яг тодорхой шалтгаан байж болох үеч бас өөр нэгэн асуудлыг би бас өөр хүзэр дээр гаргаж ирсэн байгаа. Тэрийг яг тайлбарлахтаа ярьж өгье. Сэтгэл санаа за тэгээд хамтралтай харилцаа, хүн хоорондын харилцааны хувьд бол бас аль хэдийнэ зөв хүнээ олцсон. Аль хэдийнэ магадгүй бас зөв найзуудаа ч гэсэн ерөнхийдөө аль хэдийнэ бүрдүүлсэн харагдаж байна. Харилцаа за тэгээд ер нь юм нөхөрлөлтэй хайр дурлал сэтгэл санаа одоо ийм хайр дурлал хайр сэтгэл болон харилцааны тал дээр бол ерөнхийдөө нэг амар санаа зовоод ахаар зүйл бол харьцангуй бага байна гэж харагдаж байна. Хэдүүлээ дараачихаа үзүүлэлт орцгоё. Ер нь бол би анхандаа хэлэхдээ айгүй мэрэгтэйлийн энерги хүчтэй байгаа гэж хэлсэн маань бас яг High Priestess өдөр маань одоо эрэгтэй хувилбараар бас гарч ирсэн айгүй сонирхолтой санагддаг. Ихэнх тараа хүзрүүд дээр бол High Priestess гэдэг энэ хүзэр маань эмэгтэй хүний дүр төрхөөр гарч ирдэг бол яг энэ тохиолдол дээр илүү юм эрэгтэйлэг шинж чанар мөн чанартай дүр зурагтайгаар гарч ирж байгаа нь та хэдийгээр эрэгтэйлэг энерги өндөртөө ч гэсэн бас дээрээс нь зүүн савин маш өндөртөө төрлийн юм бас сонирхолтой дотоод хүчтэй өгөгдөлтөө хүн байна. Энэ ишиг хурахтай хүзэр бол бас хамгийн түрүүнд гарч ирсэн. Таны бэлгийн нүд бас дээрээс нь айгүй юм өгөгдөл өндөртөө бас дээрээс нь нэгдсэн байж магадгүй санагдаж байна. Ер нь багасаа төрхөөсөө. Гэхдээ та бас яг түүнийг яг яаж удирдах, яг яаж чиглүүлж, яаж одоо өөртөө хэрэгтэйгээр ашигтайгаар ч гэх юм уу яг зөвөр ашиглах вэ? Ямар бодлуудаа хэрхэн зэгцэлж аль үед ямар төрлийн бодол бодож гэх мэтийн ерөнхийдөө оюун санааны одоо маневр яг оюун санаа бодлоо ашиглах тэр далд ухамсараасаа мэдээлэл ухамсарлуугаа эсвэл авах тэр яг механизм процессын хувьд бол яг бүрэн мэрэгшээгүй байгаа юм болов уу гэж санагдаж байна. Тэгэхээр энэ бол угаасаа яг хөгжлийн үйл явцад таны одоо амьдралын үйл явцад цаанаасаа болох зүйл болохоор нэг амар санаа зовоод ахаар яарад ахаарч ерөнхийдөө зүйл бол бас биш. Маш их юм хөдөлгөөнтэй байгаа хүзэр бас гарч ирсэн. Таны бас оюун санааны зэр докторгүй сатараад байгаа манантай байгаа байдал нь бас хэтэрхий олон зүйлс рүү өсчээд гэх юм уу? Хэтэрхий олон ажлыг магадгүй амжуулах гээд хэтэрхий олон санааг нэг дор одоо яг бодит болох гээд магадгүй энергийн хуваарлалт буюу анхаарал оюун санааны чинь хамгийн үнэт зүйл бол анхаарлаа өөрөөр тийшээгээ маш олон хувааснаас болоод ерөнхийдөө оюун санаа чинь бас яг нэг бүхэл байж чадахгүйгээр олон тийшээ тарцсан байгаа шалтгаантай бас байж магадгүй. Хэтэрхий бүх юмыг бас яг мөнгөтэй холбоотойгоор мөнгөний нүдээр буюу зоосны нүдээр харахгүй байхыг бас сануулмаар байна. Магадгүй хэтэрхий ашигтай ажил гад ч юм уу хэтэрхий мөнгийг эсвэл амжилтыг одоо өөрийнхөө тэр байр сууриа олох гээд түүндээ улаарсан толботоогоор бас хэтэрхий олон тийш энерги нь хуваарлагдсан байж магадгүй. Үүнтэй холбоотойгоор таны бас сэтгэл санаа ч гэсэн хаяа баяртай ч юм шиг, хаяа гунигтай ч юм шиг, хаяа өөртөө сэтгэл ингээд бүр 100% дүүрэн байгаа ч юм шиг, эсвэл хаяа сэтгэл тааруу тий өөртөө жоохон шүүмжлэлтэй хандмаар байгаа юм шиг юм сэтгэл санааны хэлбэлцэлтэй эерэг сүрэг нөхцөл байдал хэрвээ байгаа бол энэ нь бас яг таны хэд олон зүйлс рүү нэгэн зэрэг дайрж байгаа гэх юм уу? Бас одоо хатуухнаар хэлэх юм бол жоохон шуналтаад байгаа гэж хэлж болох юм. Эсвэл хэтэрхий яарад болох ёстой зүйлүүд угаасаа болдгоороо болно. Танд ирэх ёстой баялаг эрдгээрээ ирнэ. Тэгэхээр бас яг тэр ертөнцийн одоо тэр эргүүлэгт баг зэрэг ч гэсэн итгээд арай жоохон тайван, арай жоохон удаанаар амьдрах хэрэгтэй байдал хэтэрхий бүгдийг нэг удаан авах гээд яарад байгаа бол яг тэр яарснаас болоод таны энергийн хуваарлалт ерөнхийдөө баланс нь алдагдаад таны оюун санааны байдал, сэтгэл санааны байдал ч гэсэн ерөнхийдөө илүү тогтворгүй талдаа байгаа байж магадгүй шүү. Хэрвээ яг энэ миний яг тайлбарлаж байгаа энэ нөхцөл байдал танд болж байгаа бол ингэснээр та
энерги хэмнэхгүй харин маш их энергийг алдаж байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. Маш их цаг болон энерги анхаарлыг алдаж байгаа. Та ингийн оронд хэрвээ хөрмээр байгаа газартаа илүү хурдан хөрмээр байвал уулна арай ажлуудаа удаанаар арай яг одоо цагтаагаар тий илүү юм оюун санааны хувьд ч гэсэн сэтгэл санааны хувьд ч гэсэн илүү тогтун газардлагатай газраас ерөнхийдөө ажлуудаа хийх юм бол бүр илүү өндөр одоо бүтээмжтэй өндөр амжилтын одоо ажлын амжилттай үр дүнтэй байх болно гэдгийг бас хэлье. Тэгвэл дараачихаа 3 spirit animal-ын хөтөлбөрөөр орох юм бол яг ийм 3 хөтөр гарч ирсэн бөгөөд spider хөтөр маань хамгийн түрүүнд гарч ирсэн л дээ аалзны хөтөр. Гэхдээ доошоо харж гарч ирсэн маань бас та хитрхи олон ажлыг нэг дор хамжуулах гад тэр хэдийгээр аалз бол маш ухаантай тий маш одоо гайхалтай бараг л төгс гэмээр юм аалзын тор бүтээдэг ч гэсэн доошоо харсан байнгут ерөнхийдөө энэ нь ингээд жоохон баланснасаа хитрхи ихсчихэ гэдэг утгыг бас агуулж иж магадгүй. Хитрхи олон зүйлсийг нэг дор бодох, хитрхи олон ажлыг нэг дор бүтээх гэж оролдох гэх мэтийн ерөнхийдөө зүйл дээр анхаарна гэсэн үг. Тэгээд аль болох хитрхи төлөвлөгөө гаргаж бүх юмаа төлөвлөж контролдох гэж оролддог бол аль болох төлөвлөгөө гаргахгүйгээр зарим зүйлс цаанаасаа өөрөө ингээд ертөнцөөс төлөвлөгдөгдөөд бүтдэг шүү гэдгийг бас хэлмээр байна. Dragonfly маань бас ерөнхийдөө ямар утгыг илүү харуулж байна вэ гэхлээр өөрийн тань дотоод одоо юм их тайван буюу peaceful mind те peace их тайван байдал маань бас ерөнхийдөө яг байхгүй баг зэрэг юм тайван бус байдлыг бас илэрхийлж байна гэж би ерөнхийдөө бас ойлгож байна. Тэгэхээр таны одоо энэ яг одоогийн амьдралын хийг маяг тань өөрийн чинь дотоод амгалан байдлыг ерөнхийдөө эвдэж байгаа юм шүү гэдгийг бас танд сануулгах зорилготой үзэр. Мэдээж Panther үзэр маань энэ бүрийг ингээд 2 дахь удаага гарч ирсэн заяа. Нэг удаа эхлээд унаад тэгээд өмнөх уншлаган дээр өмнөх группийн уншлага дээр гараад ирсэн болохоор би буцаад хийсэн чинь дахиад унаад гараад ирсэн. Тэгэхээр Panther үзэр бол ялцчихгүй таныг одоо илтгэх үзэр байна. Групп 3 маш хүчрхэг, маш ирч хүчтэй, хурдан тий бас дээрэс нь тогшин, дээрэс нь магадгүй төвчээргүй. Илүү одоо мэдээж давуу талууд маш олон байгаа ч гэлээ хэдүүлээ бас сул тал дээр нь анхаарах хэрэгтэй. Сул тал нь энэ үзэр дээр бол ялцчихгүй юм төвчээргүй бухимдалтай байдал бас баг зэрэг харагдаж байна. Тэгэхээр хэрвээ яг миний энэ танд тайлбарлаж байгаа нөхцөл байдал танд илэрж байгаа бол бас өөр дөрвийн анхаараарай гэж хэлмээр байна. За дараагийн өдөр маань болохоор 2хан хөзөрөндөөс гарч ирсэн нь яг ямар утгатай гарч ирсэн бэ гэхээр ерөнхийдөө та ямар нэгэн зүйлд донтцсон байгаа байдлыг илэрхийлж байна гэж би бол хувьдаа ойлгосон. Магадгүй архины төрлийн хэрэглэлт донтцсон ч юм уу хамааралтай болсон ч юм уу эсвэл кофе ч хүртэл орно. За эсвэл зүгээр энгийн тамхи ч юм уу те. За эсвэл одоо сошиал медиа. Ер нь одоо бидний энэ орчин үеийн нийгэмд донтох хамааралтай болох маш олон төрлийн юм дэгээнүүд байдаг. Сошиал нийгэмд хүртэл одоо сошиал медиа те Instagram, Facebook гэх мэт TikTok гэх мэт зүйлсэд донтолт за бүр цаашлаад те юм YouTube бичлэг үзэх хүртэл донтолтч байж болох юм. Ямар нэгэн юм донтолт хамааралт бас таны амьдралын хийг маягт хэрвээ байвал энэ бол яг таныг маш бас удаашруулж дээрэс нь оюун санаагч нь ч гэсэн ерөнхийдөө нэлээд одоо зэгцгүй юм замраагүй бохирдуулж байгаа шалтгааны яг гол хүчин зүйл юм шүү гэдгийг бас сануулж хэлье. Аль хэдийн донтолтын талаар бас аль хэдийн өөрөө мэдж байгаа те болмоор байгаа ч гэж магадгүй хэрвээ тийм байгаа бол энэ бичлэгээр дамжуулаад бүр илүү өөртөө одоо хатуу дэг журамтай гэх юм уу өөртөө ингээд шаардлага тавьж өөрийгөө өөрчлөхийг одоо шийдвэр гаргаарай гэж бас хэлмээр байна. За хэдүүлэнгийнх нь сүүлчийн өдөр болохоор
ер нь нэг юм нууцлагдмал төрлийн хүмүүс уншигдахад жоохон хэцүү ялцчгүй оюун санаанд нэлээд юм цэгцгүй дээрэс нь уншигдахад ч ерөнхийдөө нэлээд нууцлагдмал төрлийн групп санагдлаа надад групп 3. Энэ зурган дээр харж байгаачлаа ерөнхийдөө өөрийнхөө оюун санаа бодлын ингээд одоо хохирогч нь болцсон санагдсан маш олон юм хүсэл тэ бодол сэтэл санаа тэр бүхэндээ ингээд ерөнхийдөө олон газраас олон сэтэл санаа орж ирээд ерөнхийдөө тэр бүх сатаарл анхаарлын сатаарлаа ерөнхийдөө нэлээд ядраад мэдрэлийн ядаргааны төвшөнд очсон ч гэж магадгүй санагдаж байна. Тэгээд энэ нь таны бас өөрийн оюун бодлын сатаарлаас гадна бас гаднах ертөнцөөс гаднах одоо хүмүүсээс те янз бүрийн хүсэлтүүд, янз бүрийн одоо мессежүүд те янз бүрийн харилцааны бас одоо юм хэрэгтэй хэрэггүй зөндөө хаалгаар тань руу ингэж орж энергийг тань боснуулдаг те оюун санааны тэр амгалан байдлыг чинь ч гэсэн ерөнхийдөө боснуулдаг байж магадгүй. Хэдүүлээ ерөнхийдөө оюун санааны хувьд бол маш юм өвөгдөл өндөртөө хүмүүс болохоор тэрнийхээ одоо яг хэрэг ач тусыг нь гаргахын тулд оюун санаагаа илүү зөв эргүүлэхтэйгээр зөвөр өдөртөж сурах хэрэгтэй байгаа гэсэн бас мэдчтэй хөзөр гарч ирсэн. Миний танд өгөх бол хамгийн энгийн зөвлөгөө амьсгалын дасгал хийх, за бясалгал хийх, эсвэл ном унших, за эсвэл төвлөрөөд одоо ингэ бичихтэй ямар ч тач таныг одоо гаднах энэ сатаарлын ертөнцөөс холдуулаад төр зүрч гэсэн холдуулаад яг нэг зүйлдээ төвлөрүүлээд тэр орчиндөө бүрэн ингэж гүнзгий ороод түүндээ ингээд бараг цаг хугацааны мэдрэмжэж алдаад ерөнхийдөө төвлөрөх хэмжээний тийм нэг юм хобби ч гэдэм үү эсвэл дадал зуршил бий болгоорой гэдэг одоо зөвлөгөөг та бүхэндээ өгмөр. Ажил амьдрал карьер одоо хувьд бол үйл хэргийн хувьд бол ялцчгүй айгүй амжилттай явж байгаа харагдаж байна. Тэгээд мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн ерөнхийдөө бүх зүйл болж бүтэж байгаа бас утга агуулга мессеж бүхий хүзэр гарч ирсэн. Гэхдээ энэ бүхэн таныг одоо урт удаан хугацаанд яг энэ хэвээрээ яваад ах юм бол нэлээд ядрах болохоор нэлээд одоо юм хэцүү нөхцөл байдалд очих болохоор аль болох эртхэн өөрийнхөө ажлын одоо хэв маяг арга барилаа яг эрүүл зөв голдролдоо оруулж тэр хүрмээр байгаа газартаа хүртмээр байгаа амжилтаа хүртэж тэр ажил бүх юм дууссаны дараа эрүүл оюун санаатай хүн байгаарай гэдэг ерөнхийдөө зөвлөгөөг хүргээд энэ хүү группийн онцлогийг дуусгаж байна. Тэгээд үтсэнд баярлалаа. Хэрэгтэй байсан гэж найдаж байна.